Сайн байна уу? Мэлди тавтаа морилно. Миний би мэлдигийн төгсөө байна. За энэ хүү бичлэгээр товчхон мэдээлэл өгөх зорилготой хийсэн ба өөрийнхөө бүртгэл үүсгэж байхдаа юу анхаарах вэ гэдэгт заавар зөвлөгөө маягийн видео байсан байгаа. Ямар төрлийн имэйл илгээх вэ гэдэг хүмүүс маш их асуулт асуудаг. За маркетингийн имэйл гэдэг нь ерөнхийдөө бол реклам маягаар ашигладаг. Жишээ татвал та ямар нэгэн дэлгүүр ажиллаулдаг байлаа гэж бодоход хэдэн хувийн амьдрал зарлаа, тим бараа ирлээ, тим шин бараа ирлээ, хаврын амьдрал, зуны амьдрал мэтчлэн реклам маягаар ашигладаг имэйлүүд байж болно. Эсвэл бол ямар нэгэн мэдээний сайт байлаа гэхэд ноцтой мэдээ, шуурхай мэдээ гэх мэтлэн зүйлүүд ашиглана гэсэн үг. За нөгөө талаас transactional email гэдэг нь ерөнхийдөө одоо та банкны аппликейшнээр гүйлгээ хийхэд тань дээр мэйл ирдэ шүү дээ. Ийм хэмжээний гүйлгээ хийгдлээ, таны пассвортыг солигдлоо, танд ийм нэвтрэх оролдлого орлоо гэх мэтлэн имэйл ирдэг бол яг тиймэрхүү имэйлийг transactional email гэдэг багнэ. Та өөрийнхөө хэрэгцээ шаардлага тохируулаад зөв багцаа сонгосон бол дуусах товчийг дараад манай стэнд авчлалтаа бүртгүүлэх нэ. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.